Удалгүй эцэг нь өвчтөй байгааг Юсеф дуулаад хоёр хүү Ефраим, Минашис нарыг дагуулan дахин түүн дээр ирлээ. Хүү Юсеф ч нэ таныг зорин ирлээ гэсэн үгийг сонсоод Израиль сүүлчийн тэнхээгээ шавхан орон дээрээ өндийн суулаа. Тэгээд Яаков хүү Юсефтэй хандан Хянан орны Лууз гэдэг газар байхад минь ертөнцийн хязгааргүй хүчтэй зэн үзэгдэн намайг ерөөсөн билээ. Ерөөхдөө за би чамайг өөдрөг баян үр сад олонтой болгоно. Чиний үр садаас агуу их ус бий болно. Би энэ нутгийг чиний үе удамд мөнхийн өмч болгон өгнө гэсэн юм. Намайг Египтэд ирэхээс өмнө төрсөн чиний хоёр хүү бол миний хөвгүүд юм. Тиймээс тэд миний хувьд ууган хүү Рүүбен, Шимон нарын минь адил болно. Тэгэхээр миний өв хөрөнгийг хөвгүүдийн минь адил залгамжлан ав. Харин үүнээс хойш чи хүүтэй болвол тэр чин зөвхөн чиний хүү болно. Тэдэнд өөрийн гэсэн өмч газар надаас оногдохгүй. Харин надаас өмч авсан ах нарынхаа нутагт тэд сууж болно. Хойд Месопотамиас Хянан руу нүүх замд Ефрата хотын ойролцоо Рахил миний гар дээр нас барж би түүнийг замын хажууд оршуулж билээ. Гинэт Израиль Юсефийн хоёр хүү хараад за энэ хоёр чинь хэн билээ гэж асуув. ертөнцийн эзнээс өгсөн хоёр хүү минь билээ гэж Юсеф хариуллаа. Нааш ноёрт бол би хөвгүүдийг чинь ертөнцийн эзний нэрээр ерөөе гэж Израиль хэллээ. Израиль нас өндөр болж хараан муудсан учраас Юсеф хоёр хүүгээ эцгийнхээ хажууд авчирч харуулхаас нааш сайн үзэхгүй байлаа. Тэрээр хоёр ач хүүгээ тэврэн үнсээд Юсефт хандан хизээ нэгэн цагт би хүүгийнхээ царайг дахин харахаас өнгөрлөө гэж боддог байж билээ. Гэтэл ертөнцийн эзэн надад зөвхөн хүүгийнхээ ч биш ач нарынхаа царайг харах аз завшаан өглөө гэж хэллээ. Тэгтэн Юсеф хоёр хүүгээ эцгийнхээ өвөр дээрээс аваад өмнө нь сүгдэн нэхээ. Дараа нь Юсеф хоёр хүүгийнхээ гараас хөдлөөд баг хүү Ефраимыг Израилийн зүүн гарт, өвгөн хүү Минашишийг баруун гарт аваачин өмнө зогсов. Хэдийгээр Ефраим дүүн байсан боловч Израиль гараа зөрвүүлээд баруун гараа отхон хүү Ефраимийн толгой дээр, зүүн гараа өвгөн хүү Минашишийн толгой дээр тавилаа. Тэгээд Юсефийг ерөөхдөө хоёр хүүг нь ерөв. Миний өвөг Авраам, миний эцэг Яйцхах ертөнцийн эзний заасан замаар явдаг байсан. Насан туршид минь намайг ертөнцийн эзэн дагуулж өнөөдрийг хүртэл харж хамгаалсаар байна. Намайг ёрын мөн хүчнээс хамгаалж байсан тэр хүч ирж энэ хоёр хүүг ерөөх болтугай. Миний нэрийг энэ хоёр хүү залгамжлан авч өвөг дээдэс Авраам Яйцхахын нэрийг өв уламжлан авч явах болтугай. Тэгээд энэ хөвгүүдийн үр сад нь үе олон болох болтугай гэлээ. Эцэг нь баруун гараа баг хүү Ефраимийн толгой дээр тавин ерөөхийг хараад Юсеф дургуйсан гарыг нь аваад өвгөн хүү Минашишийнхаа толгой дээр тавьж биш аваа та андуурч байна. Өвгөн хүү минь энэ байна. Баруун гараа энэ хүүгийн толгой дээр тавиач. Тэгэхэд яах вэ? Үүнийг үл зөвшөөрөн хэлсэн. Хүү минь аав чинь мэдэж байна. Өвгөн хүү Минашишийн удмаас агуу их улс бий болно. Тэгэхдээ дүүгийнх нь удам түүнээс ч илүү хүчрхэг болно. Ефраимийн үр садаас хит хитэн алдартай үндэстэн бий болно гэлээ. Тэгээд хоёр ач хүүгээ цааш ерөөхдөө Израилийн үр сад бие биеэ ерөөхдөө та хоёрын нэрийг хэлж байх болтугай. Ефраим Минашиш нарын авсан сайн сайхныг ертөнцийн эзэн танд бас өгөх болтугай гэж ерөөж байна. Яахв Ефраимийн нэрийг эхэлж хэлсэн нь агаасаа илүү хүндтэй хүн болно гэдгийг харуулжээ. Тэгээд Израиль Юсефт хандан аав нь удахгүй хадан гэртээ очих. Харин ертөнцийн эзэн чамтай хамт байж өвөг дээдсийн чинь нутаглаж байсан Хянан оронд буцаан аваачих болно. Урд нь би Эмөөргөгч Овг аймгийн эсрэг байлдаад Сэлэм ном сумныхаа хүчээр шимтэй сайхан хөрс бүхий уулархаг нутгийг олж авсан юм. Хөвгүүдийнхээ дотроос зөвхөн чамд би
тэр газрыг өв залгамжлан өгье. Тэр нутгийг би зөвхөн хайрт хүүдээ гэрээслэн өгч байна. Ингээд миний хүү ах トゥ нарынхаа дундаас ааваасаа хамгийн их хөрөнгийг өвлөн авлаа гэж хэллээ.